Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд өргөе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Омын нэр ажиллаж байна. Сонсогчдоо сайхан амарсан уу? Танд шинэ 7 өдрийн мэнд хүргэе. За амралтын өдрүүдэд сүмдээ гоё өнгөрсөн уу? Маш ивэлтэй цагууд өнгөрлөө. За тэгээд би нөгөө цагаагаар харлаа энэ 7 өдрийн. Цагаагаар харж чинь 3 дахь өдөр хасах харав. Гэснээр бусад өдөр нь дулаахан байгаа байхгүй. Тэгээ би дахиад харлаа л да. Буруу харчин гэж баймаргүй юм даа. Тэгээд яаж ингэж дулаахан байж байгаад гинт хүүтэн болоод буцаад дулаахан болно гэж бодсноо. За тийм байна гэдэг харсан. Бид нар заримдаа нэг юмыг дахиж хармаар санагддаг тий. Яг одоо нүдэндээ итгэхгүй байх нь хаашаа чи одоо тэгтэл тийм үг өгдөг шүү дээ тий. Тийм төл тохиолж яв. Тохиолдолгүй яах вэ? Дахин итгэхгүй харж исэн зүйлсүүд, нэгтэлж исэн зүйлсүүд маш их байгаа. Тэгээ би бас ямиг айгүй ойлгомжтой байлгах дуртай. Тийм учраас бас тэгж шалгаж исэн тохиолдолд айгүй их байдаг хаа гэж бодож байна. За бид энэ 7 хоног бид өмнөх 7 хоног бас сонсогчдоос асуусан тий. Ер нь үгийн цаг яаж явал зүгээр вэ? Ийм цуврал байвал зүгээр вэ нөө? Эсвэл дан ганц сэдвүүдээр явах уу гэдэг талаар асуусан. Тэгээ сонсогчд манаас ихэнх нь цуврал явж байгаа нэг таалагдж байгаа шүү гэсэн саналыг ирүүлсэн. Тэгэхээр бид цаашдаа бас цувралын үгийн цагуудыг хийнэ хаа гэж найдаж байна. Тэгээд энэ 7 хоног бид Яков намаас суралцсан. Энэ 7 хоногийн турш Яков намаас суралцаад явах нэ. Тэгэхээр ч одоо тэгтэл хаяа нөгөө нэг хүүтэн өдөр гинт харагддаг шиг те. Донд нь цувралаар явж исэн ч гэсэн эзэн биднэрт яаралтаа сурах шаардлагатай, яаралтаа дамжуулах шаардлагатай тийм үг, тийм одоо юу ирэх юм бол бид хоёр шууд дамжуулах болно. Дуулууртайгаар гэсэн үг. Яг тэгвэл хэрвээ эзэн энийг нэг хуваалцах хэрэгтэй гэдэг ингээд тэх юм бол энэ хин нэгэнд хэрэгтэй байх. Магадгүй биднэрт бүгдөөнд нь за нэг чухал ишээж болох боловч тий ганцаархна хаа нэгтээ сонсож байгаа хин нэгний төлөө эзэн энэ хүн микрофоныг ашиглахаар шийдсэн бол мэдээж бид нээлттэй бас байх болно. Тэглэх яах вэ? Тэгээд гинтийн зүйлсүүд сая бас гинт дундаас тэм зүйл гарч ирдэг гэдэг шиг бас гинтийн зүйлсүүд айгүйх болдог. Тэгээ сая бодсон чинь өчигдөр бас надад гинтийн зүйл болсон юм байна. Тэгээд цоглаандаа суучаад манайх араас нь эсийн бүлгээ хийдэг байхгүй юу? Тэгээ манай ахлагч яг тэр өглөө яаралтай ажилтаа эмнэлэг явах ажилтаа болоод тэгээ чи ингээ хариуцаад хийж болох уу гэдэг. Манайд гинтийн санал ирж байгаа байхгүй. Гинтийн. Тэгтэл за тэгья гэд ингээ үргэлжлүүлэх жишээний. Тэгэхээр бас тийм гинтийн тиймэрхүү зүйлсүүд бас бидний амьдралд их болдог шүү. Тэгэл яах. Яг нь. За тэгээд өнөөдөр эзэн биднэрт ямар үг бэлдсэнийг бид бол тэ. За би бол жоохон мэдж байгаа. Тэгтээ эзэн бас яг тэр үед бас юуг дахин сануулж дамжуулахыг бол бас сайн мэдгүй байгаа. Тэгээ бүгд зүрх сэтгэлээ бэлдэх цаг руу бас оръё тэ. Амен. Тэглэх яах вэ? Тэг үгийн цаг руу орохоос өмнө хамтдаа зүрх сэтгэлээ бэлдээд эзэн бурхнаа магтцгаая.
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид хамтдаа Якоб номноос эхлээд үзнэ. Ер нь бол нэг бараг бүлэг болгоноос нэг л ишлэл сонгож үзэх байх. 5 бүлэгтэй гэдгийг таагүй мэдж байгаа хаа. За өнөөдрийн бидний хамтдаа одоо сурах хэсэг бол өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчд биш. Үгийг хэрэгжүүлэгчд байг. Якоб 1:22. За залуу байхдаа нэг юунд ажилладаг байсан, хамгаалтын газар ажилладаг байсан. Тэгээд гэхдээ би ингээ яг хамгаалагч нь биш, хамгаалтын хэсгийн ахлагч байдаг гэсэн. Тэгээд ингээд хамгаалтын хэсгийн ахлагчийн нэг онцгой үүрэг бол юу гэхээр тухайн үйл ажиллагаанд ирж байгаа онцгой зочдыг, эрхэм зочдыг те ямар нэгэн байдлаар нэг юм үүд хэсгтэр ч юм уу эсвэл очих газараа хүртлээ дундаа янз бүрийн адал явдал, янз бүрийн хүнд нөхцөл байдал орчгоо ихээс маш их хамгаалах. За тэгээд ингээд байж байхдаа би нэг зүйл ажиглах дуртай байсан. Тэр бол юу гэхээр ямар ч одоо том манай Монголын театр ингээ том газруудад үүдэнд маш том тойл байдаг байхгүй. Маш том тойл. Би бүр ихтлгүүрт байсан нэг том тойл, хуучин тойлыг зарах гэж байгааг сонсоод хөдөлтөж авахаар найзуудтайгаа ярьж исэн гэж боддог. Тэр тойл бол одоо тэг маш чухал байдаг. Эмэгтэйчүүд тэгээд гэхдээ нэг зүйл ингээ эрэгтэй хүн бол ерөөсөө тойлны өмнөх зогсож харагддаг. Зүгээр ингээ явж явахдаа бараг ингээ тойл руу хараад тэ анхаалаа хандуулаад нэг хоёрхан алхам ингээ харчаад тэ яваад байдаг. Ер нь бол нойлдол эрэгтэй хүн тойл руу хардаг гэж байна. А эмэгтэй хүмүүс бол толны урдаар явж өнгөрнө. Бүр зогсон тэ эргэлдэн тэгснэ. Тэгээд бараг ингээл бүтэн одоо юу гэдэг нэг ямар зураг гэдэг лээ эхо ойлоо юу ч үлээ. Бараг ингээд тэрэн шиг ингэж харчаад 2-3 алхангуудаа буцаж хурж ирээ дахиад харахыг зөндөө харчихсан байна. Тэгээ яагаад саяхан харчаад дахиад ингэдэм болоо гэж би бол боддог байсан. Тэгээд тэгснэ дараад нь яг Библийн энэ хэсгийг сонсоод тэр эмгтээчүүд ингээ миний нүдэнд ингээд харагдтыг. Тэгээд дахин ингээ харж байгаа. Бүр ингээд яг өнгөрөх гэж байна бүр ингээд далиж ирээд зөвхөн одоо нүүр хэсгээ дахиад харж байгаа ч юм уу те. Тэгшэрнээ бас хүнтэй хамт харах дурггүй. Тэгэл одоо юу гэдгийг би тэгээ тэр байдлыг ингээд харж байхдаа тойл гэдэг энэ зүйл бас Библиэлд хэд хэд удаа гардаг шүү дээ. Коринт номдоо гарч ийн, Якоб дээр гарч ийн те хэд хэдэн газар гарч ийн. Тэгэд яагаад ийм чухал юм бол гэхлээр эзэн энэ тойлоор дамжуулаад бид нарт юуг яг ингээд хэлхийг хүссэн бэ гэхлээр те та нар тойлонд өөрийгөө хараад амархаа мартчихдаг. Тэр хүмүүстэй ерөөсөө адилхан байж болохгүй гэдэг зүйлийг ярьж байгаа байхгүй. Тэгээ бурхны үгийг тойлтой зүүрлсэн шалтгаан нөгөө бид тойлонд харахтаа жинхэнэ нүүр царай жинхэнэ дөрхөө хардаг. Тэгээ бас өөрсдийгөө яаж өөрчилж чаддгийг хар. Жишээ нь эхлээд би тойлонд харахтаа дөнгөж саяхан сэрсэндээ нуух муухтай одоо юу гэдгийг те тийм нөхөр байцсан бол хэсэг хугацааны дараа бид хүүтэн усаар одоо нүрээ шавшаад те тэгээ дараад нь эмгтээчүүд нь будаад эрэгтэйчүүд нь одоо юу гэдгийг ингээд ямар нэг хэмжээгээр ингээд нүр гараа угаасны дараа дахиад тойлонд харихад хэдхэн минутын өмнө байсан хүн өөр болсон байдаг. Би нэг жүжигчний яриаг сонсч байсан байхгүй. Тэр бол Джейм Керри гэдэг Америкийн алдартай жүжигч юм байна. Хүн дуурайгчтай тий. Тэгээ Джейм Керри гайхалтай 8 хүний царайг яг баг муу юм биш үү гэмээр адилхан дуурайж байгаа. Сүүлийн үед бол нэг юун дээр бичлэгүүд нэг их гарч иржээ лээ. Одоо тийм өөр хүмүүсийг яаж тийм одоо адилхан болж харуулж байна гэж тий. За тэгвэл бурхан биднийг харахтаа өөр хүнтэй адилхан биш. Яг өөрийгөө олж хараасаа гэж хүсдэг. За би өнөд ядруу байшөө, би гонигтай байшөө. За би яг мэддэгдээд байшөө, би сандарч байгааг мэддэгдээд байшөө, би ингэж байшөө гэж тий. Тэгэхээр энэ дээр бол яаж юм гэхээр бид бурхны үг болох тэр тойлонд бол бид өөрсдийнхөө нүгэлт чанарыг болоод бурхны биднийг өөрчлөхийг хүсэж байгаа тэдгээр үгүүдийг хүлээж авахгүй байгаа. Яагаад хүлээж авахгүй байгаа? Тэдний үгийг хүлээж авсан мэт царай гаргах гэдэг ч юм уу те өөрсдийгөө одоо юу гэдгийг нуун дадлах гэж харах гэж байгаа. Тэр дүрхээ олоод тойл бидэртээ ер нь маш их шудраг ханддаг. Тэгээд манай бизнес сургуулийн айтна. Тэгээд би яг энэ хичээлийг нэг удаа зааж байхдаа нэг тойлны тухай ярьж байна. Гэхдээ тойлонд нэг асуудал байдیں۔
Тэрийг бид нэр тоохгүй л өнгөрөх ёстой л да гэсэн чи юу гэсэн чи. Чи толь руу ороод баруун чихээр бол толны дүрч зүүн чихээ барьцсан байгаа. Өөр ямар ч асуудал байхгүй гэсэн чи. Удаан яриад гэдэг. Одоо хүртэл мэддэг юм уу гэж чи мэддэг шүү дээ. Тэгэхээр бид нэр хичнээн ингээ өдөр болгон хардаг зүйлдээ ч гэсэн зарим зүйлийг анзаарахгүй өнгөрөх зүйл бол байдаг. Тийм болохоор Бурхны үгийг бид нэр дахин уншиж явах хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгээ бүгдээрээ нэг зүйлийг ингээд бодъё. Якоб бол маш гайхалтай нэгэн байсан гэдгийг бол бид бол мэдж байгаа. Якоб олон зүйлээр алдартай. Жишээ нь Якоб залбирлаараа алдартай. Якобыг бүр тэмээний өвдөг гэж бол ах トゥ ус нь бол хочилдог байсан. Шалтгаан нь юу гэхээр Якоб маш их олон цагаар залбирдаг байсан гэдгийг бол анхны чуулганыхан бол олон газар бичиж үлдээсэн байдаг байхгүй юу? За тэгээд бид нэг ийм зүйлийг яг ингээд бодож харах та. Төрөний ингээд эмгтээчүүдийг саяхан харсан толиндоо дахин яагаад хараад байна. Яг тэр шиг хүмүүс заримдаа биднэрт юу гэж хэлдэг вэ? Чи цуглаанд яваад удаж байгаа та. Наад намаа ямар их уншдаг юм бэ? Одоо дуусаагүй юу наад намаа уншиж гэж. Намайг бол одоо бүр ихтэй гэж байна. 30 жил уншлаа болоо юм биш үү? Тэгээ чиний амьдралд гарсан өөрчлөлт таавна. Хүмүүсийн бидний амьдралаас гараасаа гэж бодож байгаа. Энийг өөрчилжүүл яг хоо энэ тэр Библиэд нийтгий гэж бодож байгаа зүйлүүд байдаг шин одоо бидний амьдрал амжиргаа дэвшлэх те. Тэгээ бид наацхайгаа хэрэгтэй хангадаг болсон байх. За тэгээд бас нэг зүйл нь одоо юу гэхээр бид нар хэрвээ эрүүл мэндийн шалтгаантай бол тэрний эдгэрсэн байх те. Тэгээд бас бид нар хэрвээ ямар нэгэн байдлаар зан чанар юм уу эсвэл хүмүүс төв уддаг одоо тийм зуршлуудтай байсан бол тэд нөөцлөгдсөн байх ч юм уу те. А гэтэл Бурхан биднийг өөрсдийн үг болох энэ гайхалтай тойлонд хараад юу хамгийн их өөрчлөгдөг байсаа гэж хүсэж юм гэхлээр гинт чанар, нүгэлт чанар, тэр сэтгэлгээ, тэр нүдээ, тэр жихээ, одоо тэр амаа өөрчлөсөн байгаасаа гэж хүсэж байна. Бас хүмүүсийн нүдэнд харагдж байгаасаа өөр буюу хүмүүсийн нүдэнд хизээч харагдахгүй, толинд хизээч харагдахгүй, дотоод байдал. Та толинд өөрийгөө ингэж харахтаа те Бурхан минь танд үнэхээр их баярлаа. Би нэг 10 жилийн өмнө толь руу орж явахдаа яа гэд сэтгэл унаад байжсэн да гэж. Тэ? Тэгэхээр харин гэтэл одоо ингэж харахад Бурхан минь та миний ард ингэж миний гэр байж байна. Миний гэр бүл байж байна. Миний хүүхдүүд амар амгалан унтж байна, тэ? Одоо ингэж надад ингэж өгсөн таны бүх зүйлүүд байж байна. Та надад ямар их зүйлийг өгөө гэж өөрийгөө өөрөөр харж сурах нь маш их чухал байгаа байхгүй юу? Тэгэхээр бүгдээрээ хамтдаа нэг зүйл ингэдэг. Үгийг зүгээр нэг юм сонсож өөрсдийгөө хуурдаг хүн байхаа болий. Гоё ярьж байна. Ингээл болоо. За болоо. Яг энэ хэмжээнд байхад бол болно. Энэ хэмжээнд байхад хүмүүс намайг гайгүй амьдарч байгаа гэж харна. Өөр болсон байна гэж харна те. Гэж ингэж одоо өөгөө дарахын тулд тойл хардаг биш те. Харин хэр зэрэг өөрчлөгдсөн байгаагаа өөрчлөлт гарч байгаа өөрийгөө харахын тулд тойл руу хардаг тийм урмыг авсан итгэцэд байгаасаа гэж бол хүсэж байна. Үгийг хэрэгжүүлэх гэдэг чинь толинд харах болгондоо урд нь харж ирсэн хүнээс өөр хүн болсон байхыг одоо хүсэж байгаа. Харин дахин толинд хараад байгаа нэг охинтой би ярилцах үед юу гэж хэлсэн бэхээр нөгөө нэг өсч ороод те одоо маникюр эднэр ороод хамгийн гоёороо яг ингээд ийм болмоор байна гэдэг тэрүүгээрээ одоо өөрийгөө янзлуулсан байгаа учраас тэр нь өөр болцсон байх вэ. Оролт зүүж байгаа дүс нэг газараа өөр болцсон байх вэ те. За одоо ингээд самсаргуу ингээд салбатик хэрэглээд урал бодолт нь өөр болсон байх вэ гэж тэрнээсээ болоо яг тэр төгс байдлаа яг тэр одоо яг боллоо гэд ингээд харсан тэр зүйлд нь өөрчлөлт гарцсан байх вэ дээ гэж дахин харж байгаа юм аа гэж надад бол хэлсэн байна. Тэгээ би за гэж ойлгож ирсэн. Тэгэд сүйт бүсгээ мэдээж хамгийн төгс одоо юугаа бодолт бүх юма хийлгээд гардаг штэ тий. Тэгээд сүйт бүсгүй тойлгүй. Гэхдээ маш их олон хүн харж байгаа нэг газар очиж юу гэхээр хормынхаа нөгөө хорин яслал болж байгаа зааланда уртлын игнэн дээр ч юм уу те эсвэл ингээ урд хараад ингээ зогсож байдаг штэ. Тэр үед би бас амьдралдаа олон зүйл хийж явсны нэг нь бол хормын одоо зохион байгуулагч байхгүй. Тэгээ би нэг хамгийн сайн сэтгэлтэй анзаарахтай найзыг нь томилдог байсан. Хоороо нойтон салбиатэй хор цормоос нэг бодог хата те ингээд жижиг ингээ 3 альцмарын одоо нэвдэг те одоо тэгэл ингээд бас ингээд сүлбэрэн зүү гих мэтлэн зүйлүүдийг жижигхэн бичил одоо яг ийм зүү утасны набор гэдэг шиг юмыг жижигхэн зүгтний хийж өгөө ажид нь байлгдаг. Тэгээд 2 хорон салбиад. Тэгээд ингээд харж идэл
төсгөө чинь сэтгэл хөдлөл олон самсаргуу сормосоо оролдоно. Тэ ингээл нүдээ дарна эсвэл одоо юу гэдэг самсаргуу байдлаар угаасаа нэг тийм нэг боддггүй хүн чи яачаад нүүрнийхээ бодогтой хамаагүй харьцаад жоохон сэтгэл хөдлөл гараад нулимс гаргахад хоёр хацрын бодог өөр болчихно те. Ийм зүйлүүдийг хүртэл ингээд бизнес хийж байгаа юм чи анзаарах хэрэгтэй байдаг гэсэн. Тэгээд өөрийгөө ингээд талент харж байгаа юм шиг янзлах ш. Талент болж өгөөд нүдэн болж өгөөд янзлж их өөр нэг найзыг нь 20-ны өдөр би сонгож өгдөг гэсэн. Тэгвэл бидний хувьд бидэнд тол байхгүй байхад босод хүмүүс бидний харсан хэрнээ хэлж өгөхгүй байхад бидний хэлж өгөөд те биднийг өөрчилж шинжилж өгдөг те тийм амьд нэгэн бол яг Есүс Христ юм аа. Тэгэхээр бүгдээрээ Есүс Христийн үгийг сонссон бол Есүс Христийн үгийг дотроо оруулаад түүний хэрэгжүүлэгчд байцгаая. Учир нь Марк номон дээр Есүс өөрөө бас хэлсэн шүү дээ. Та нар юу сонсож байгаагаа анзаарна шүү дээ. Юу сонсож байгаагаа та нар хэмжигдэн шүү дээ. Тэгээ та нар хэрвээ буруу хэмжих юм бол урд нь сонссон чинь ч гэсэн байхгүй болчихжээ гэж. Тэгэхээр бид нар үг сонсож өөрийгөө ямар байх ёстойгаа мэддэг хүмүүс шиг талент харж сурцгаая. Хүмүүсийн хэлдэг шиг те чи хөгшрөөд байна. Ти би хөгшрөөд байна те. Чи бүр царай алдчих. Би бүр царай алдчих те. Чи нэг л гонигтай. Тийм би бүр гонигтай болчихжээ гэж ингэж хүний үгээр өөрийгөө хардаг ш. Харин өөрийгөө хараад бурхан өөрийг чинь ямар сайхан авч явж байгааг те. Ямар их хамгаалдаг, өөр чи ямар их юм өгснгийг те. Өөр чинь зарим нэг зүйл дутуу байж болно. Харин түүнийхээ төлөө дутуу гэдэг нь мэдж байгаа бол яаж хөдөлмөрлөх ёстойгоо ч юм уу хардаг те. Тэгээд дэлхийд ганцхан хувь байдаг өөрийгөө харж явах үе те. Гаднах байдлаа хардаг бол харин өөрийн чинь төлөө дагалмаа дээр хадагдан атсан Есүс Христийн хийсэн бүх зүйлийг санахтаа дотор хүнээж гисэн бурхны үгээр өөрчлөн засдаг байхсаа гэж хүсэж байна. Хүн гаднах төрхөө дахин толонд харах шаардлагатай байт юм бол бурхны үг дотор өөрийгөө дахин хардаг байхсаа гэж хүсэж байна. Бардан болоод явцсан байх вэ. Би бусдыг одоо үг хангалттай мэддэггээд уншихаа болцсон юм шиг үстэй. Наалтгаа болцсон юм шиг үстэй гэдэг ч юм. Нэг жишээ яриад өнөөдрийн үгийг өндөрлөе. Тэр нь бол юу гэхээр миний хувьд ингээд зааш манай Оми эдэр бол ингээд анзаарсан баг. Миний Библиэлд асар их тэмдэглэгээ байгаа. Тэгээд энэ миний одоо дөрөвдөх баг Библи байна. Тэгэхээр нэг ийм зүйлийг бид нар бодох хэрэгтэй. Би энэ Библиэ ингээд хажууд нэм тэмдэглэж штэ те мэдээж ингээд 7 хоногтой 7 хоног болгон ингээд 6-аас 9 удаа номлодог миний хувьд бол мэдээж маш их Библийн хэсгүүдтэй харьцаж байгаа штэ. Тэгээ бичиж яагаад яг ингээд эхлэхээр нь сольдог. Энэ хэсгийг ингэж зааж болох юм байна те. Энэ хэсгийг ингэж болох юм байна. Энийг ингэх юм бол гоё юм байна. Энийг энэ хэсгээр жишээ татвал гоё юм байна ингээд өөртөө биш. Хүмүүс заах гад Библийг уншаад эхлэх үе те. Биш энэ Библи. Тэгэхээр бүгдээрээ эндээс авдаг. Танд тол байгаа. Гаднах байдлаа харах энэ тэмдгэл байгаа. Харин таны өөрийгөө жинхэнэ харах тал чинь бурхны үг юм шүү. Түүнээс бурхны үгийг зүгээр сонсогч зүгээр уншигчд биш. Харин хэрэгжүүлэгчд байцгаая. Тэгвэл хамгийн гоё гоо үзэсгэлэн бол хүний дотор байдаг юм а гэж хүмүүс ярьдаг гэдгийг та санах байхаа. Эзэн тантай хамтаа. Олон зүйл хайсан орхосон сэтгэл төрөлсөн байж төнгүй би яаж гүн харанхуй донд ганцаараа байхад гэрлээ тусган замыг заасан би эзэн найдан түүний юм байна бүхний өргөн байна амьдрал минь байна би эзэн найдан түүний юм байна бүхний өргөн байна амьдрал минь байна түүний хайр надад
бид өнөөдрийн үгийн цагаараа Яков номын 1:22. Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчд биш, үгийг хэрэгжүүлэгчд байг гэж ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээд итгэл бол зөвхөн сонсоод өнгөрдөг зүйл биш те. Сонссон зүйлээ бид нэр хэрэгжүүлснээр тэр итгэл маань бидний амьдралд ажиллах жинхэнэ итгэл болж өгдөг. Тэгээд пастрын хэлсэн шиг толил руу эмгтээчүүд угаасаа маш их хардаг. Би ч гэсэн одоо өдөрт хэдэн удаа толинд харддаг бол мэдэхгүй байна. Маш их хардаг. Тэгээд тэрэн шигээ толил руу харах үед те эзэнтэй адил болж өөрчлөгдөж гин үү? Эзний дагалдагч болж өөрчлөгдөж гин үү гэдгээ дахин нягтлж харах, тэр өсөлтийг харах те. Зүгээр нэг өмнөх өчигдрийн харсан, магадгүй сарын өмнө харсан нэг хിവэрэ байгаад ах биш те. Эзэн дотор тэр өөрчлөгддөг нэг юм байх хэрэгтэй байна гэдгийг харж байгаа. Эмэгтэйчүүд маань ялангуяа талент их хардаг учраас магадгүй одоо талент харахтаа арай өөр зүйл боддог болох байх гэж бодож байна. Би эзэнтэй улам илүү ойлгож байна уу? Би эзний үгийг цаг гаргаж байна уу? Би эзнийг үг уншиж байна уу гэдэг зүйлсүүдийг дахин нягтлах байхаа гэж бодож байна. Тэр эмэгтэйчүүд ингээд талент харах болгонда жоох ингээд засар хийгээд жоохон тэгээ эрэгтэй хүн бараг анзаарахгүй тийм тасалтыг тэ ерөөсөө ингээ юу гэдгийг духныхаа дээрээс унжаад ирсэн хоёрхан ширхэг үсийг хүртэл бараг ингээ буцаага байранд нь явж байгаа тийм чухал байдагтай яг адилхан гэдгийг л бодох хэрэгтэй. Тэ? За яах вэ? Яадын гэж дотроо болж байгаа зүйлийг битгий тэгж хойш нь тавиарай, тэ? Дотор чинь юу болоод байна? Тэр зүйлүүдээ тэг эзний үгээр зэгцлэхгүй бол тэ? Яг гаднаа нэг замбрааг үстэй айгүй гоё машинаас бууж ирэхтэй, тэ? Юу гэдэг машины хаалганы дээд хэсгийг, салууны дээд хэсгийг мөргөөд өснийхөө оройны хэсгийг сонин болгочод буугаад тэгээд тэр чигээрээ яваад байх юм бол одоо тэ ямар хэрэг байх вэ? Гэтэл бүгдээрээ зүрх сэтгэл дотор байгаа эзний үгийг хэрэгжүүлэгчэд байцгаая гэдгийг айгүй сайн бодъё. Амен. За тэгээд сонсогчоос маань бас нэг комент ирсэн байна. Энэ Магдалины дууны нэр юу вэ? Слайд дээр Магдалуудынхаа нэрийг оруулж байж болох уу гэсэн байна. Боломжтой. Бас иймэрхүү хэрэгжүүлэлт санаануудыг хэлж өгвөл бид нар баярлах болно шүү. Тэгээд энэ саяны сүлд явсан Магдал маань би эзэнд найдана гэсэн Магдалины дуу байгаа. Цаашдаа ч гэсэн энэ дээрээ сайжруулалтыг хийх болно. Баярлалаа. За тэгээд шинэ 7 хоног хэлж гин. Шинэ 7 хоног, шинэ царай төстэйгээр, шинэ одоо цоглог нүдтэй, тэ зөв үг яриатай, зөв хандлагатайгаар эхлэе. Бас эзний шинэ үгүүд, бас тэ шинэ хэрэгжүүлэлтүүд та нарын амьдрал бас дүүрэн байх болтугай. Тэгээ бүгдээрээ хамтдаа залбирах цагийг гаргая гэж бодож байна. Эхэдэн минь танд баярлалаа. Танд үнэхээр их баярлалаа. Урд нь толинд харахтаа өөр байсан гэдгээ санаж байна. Урд нь толинд харахтаа ууртай байсан гэдгээ санаж байна. Бухимдаа байсан гэдгийг, өөрийгөө голж исэн гэдгийг, бас сэтгэл дундуур байсан гэдгийг санаж байна. Урд нь уурандаа тавгүй байдлаасаа болоод толинд харахтаа хүртэл өөрийгөө харж чадхаа байгаад тэгээ өөрийгөө харж чадхаа байгаад зогсохгүй дургүй үнэ хардаг. Тааралмааргүй үнэ хардаг. Тулмааргүй асуудлаа боддог тийм болсон байсан. Харин таны үг дотор бидний зүрх сэтгэл дотор шинжилтийг хийж байгаа учраас толинд харах болгонда Бурхан та намайг хайрлсанд баярлалаа. Надад энэ бүхнийг өгсөнд баярлалаа. Та надад одоо миний амьдралд байгаа асуудлуудыг даван туулах хүч чадлыг өгөөч. Тантай хамт аммаар байна гэж залбирах. Миний дуу хоолойг сонсох, миний гаднах төрхийг, миний доторх болж байгаа бүх зүрх сэтгэлийг, бүр миний сүнсийг шинтлэх чадaltaй Бурхан та намайг аварсанд баярлалаа хэмээн хардаг болсонтой талархаж байна гэж. Тэгээ энэ зөвхөн таны үгийн дотор тань талархаж байна. Бидний амьдралыг өөрчилж, биднийг шинэ амьдралаар амьдруулж өгөөрэй. Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.